За өнөөдөр бичлэгээр би алдарт Грэмс ахыхаа талхтаа ураг хийдэг бичлэгийг нийлээ. Яг жинхэнэ амьдрал дээр нэг талхтаа ураг хийдэг 3 сая хүн үзсэн байсан. Та нар мэдээ. Тэр хоолыг хийхэд лууван, сонго, 2 төмс, өндөг, мах тэгээд нэг ногоо юм. Энэ ногоо юмыг яаж олсныг асуугаад хэрэггүй. За тэр ногоо өвс шиг юм яа. За эндээс Ой хүүдээ юус өөрийгөө бодлоо. Энэ талхтаа өр хийх гэж талгаа аваагүй байдаг гэсэн. Өө энэ ногоо юм. Энэ ногоо юм гой ногоо юм шүү. Тэгээд эдгэрнийг арилгахад би ганцхан секундын дотор арилгаж үзлээ. Хөө. Бах ястаг гэсгүй мэн тэгээд за Макс тэрнэ болох. Одоо энэ мах болох нь. Одоо энэ өндгөө ширээ. Өндөг бол сайхан болж байна. Бас ингэж чандаг юм шиг байна. Энэ усын дараа юм уу хас. Талхтгаа өөрийнхөө талхыг нь зүсээ тавьчих да. Ер нь бол талхтаа өөрөө ямар алдтай байх бол гэж би бас бодоод их юм. Тэгж их талах ихгүй. Тэгээ сонгино бол сайхан. За чиний за манай сонгоо бол амар гоё. Сонгино жоохон шарах хэрэгтэй. Энэ төмс болж ах шиг байна. Манай мах бол амар сайн юу гэж үгсэн. За тэгээд удахгүй ер нь талхаа одоо шараад тэгээд бүгдийг нийлээд боллоо. Энэ төмс одоо яг юм бол би анх удаа төмс ингэж шарж байна. Тийм болохоор сайн мэдэхгүй байна. Манай хоолны жор бол бүгд бэлэн болчлаа. Тэгээд одоо аяглаад яаж харагдахыг харцгаая. Болсны дараа яг ингэж харагдаж байна. Энэ доор талхаа нь байна. Мах ихтэй. За тэгээд ер нь амсаад үзье. Тэгээд харахад бол нэг муухай юм байхгүй гэж байна. За энэ бол гоё юм. Сонгон жоохон доор нөгөө. Одоо төмс аваад үзье. Өндөг бол гоё л байсан. Гоё ч хөвөрлөө. За ер нь тэгээд гоё олж талхтаар бол муухай зүйл байхгүй байна. За тэгээд энийг эдит дуусаад би бичлэг эдитлээ.